За сайн байна уу? Өглөө өнөөдөр програмчлогч барилтын шалгууныг хэрхэн зурдгийг харнаа. За мэдээж А-цэг маань X тэнхлийн дагуу 10 мм зайтай байрлаж байна. X тэнхлэг дээр зэгэд тэмдэглэлээ энэ ч AX буюу X тэнхлэг дагуу барилттай. А-цэг Y тэнхлийн дагуу 20 мм зайтай байрлаж байна. Тэгэхээр 20 мм тэмдэглэлээ энэ ч Y 20 мм тэмдэглэлээ энэ ч Y. За Z тэнхлийн дагуу 30 мм зайтай байрлаж байна. 30 мм тэмдэглэлээ энэ ч AZ буюу Z тэнхлэг дагуу барилттай А-цэгийн барилтыг илрүүлээ гэсэн үг. За одоо яах вэ гэхээр тэнхлэгүүдтэйгээ барилалаар хоригчийн цацрагаа зурнаа. За хоригчийн цацрагуудыг зураад хооронд нь холбосон. Энд ч P1 хавтгай дээр үүсэж байгаа цэгийг A1 штрик, энд ч P2 хавтгай дээр үүсэж байгаа цэгийг A2 штрик, P3 хавтгай дээр үүсэж байгаа цэгийг A3 штрик гэж тэмдэглэнэ. Яагаад гэвэл P3 хавтгай дээр байгаа учраас. За тэгвэл энэ дээр хэдүүлээ B-цэг орлоо. B-цэг маань X тэнхлэг дагуу 30 мм зайтай байрлаж байна. За 30 мм тэмдэглэлээ энэ ч BX буюу X тэнхлэг дагуу барилттай B-цэгийг олсон гэсэн үг. За тэгвэл Y тэнхлэг дээр 20 мм энэ ч AY болон BY гэсэн хоёр цэг маань давхцаж дүрслэгдэж байна гэсэн үг. Z тэнхлэгийн дагуу мөн адил AZ, BZ гэсэн хоёр цэг маань давхцаж зурж байна. За тэгвэл хэдүүлээ хоригчийн цацрагаа зураад B цэгүүдийнхаа 3 хавтгай дээр яаж харагдж байгаа вэ гэдгийг олцгоё. За тэгэхээр энэ ч B1 штрик, энэ ч B2 штрик, энэ ч A3 штрик, B3 штрик гэсэн хоёр цэгүүд маань хоорондоо давхцаж дүрслэгдэж байна. За бид одоо яах вэ гэхээр бидний гол олох гэдэг зүйл маань шулуун байна. За тэгэхээр энэ зураг маань ерөнхийдөө энэ бидний хаагаад байгаа AB үзүүртэй шулуун маань дээрээсээ ийм барилтаар харагдаж байна. Урдаас ийм барилтаар харагдаж байна. Хажуу талаас ийм байна гэдгийг ерөнхийдөө тодтогч харуулж зурж байгаа зураг гэж ойлгож болох нэ. За тэгэхээр нэг иймэрхүү бидний хаагаад байгаа шулуун маань урдаас дээрээсээ хажуугаас ингэж харагдаж байна гэсэн үг. За мэдээж өнөөдрийн сэдв програмчлогч байршилтай шулуун учраас багш нь програмчлогч байршилтай шулууныг зурж байгаа гэсэн үг. За тэгвэл програмчлогч байршилтай шулууныг таних хамгийн амархан арга нь энэ P1, P2, P3 гэсэн 3 хавтгай аль нэг хавтгаараа цэг үүсч зурагжвал энэ нь програмчлогч хавтгай юм гэдгийг шууд таних боломжтой гэсэн үг. За цэг үүсэж байгаа хавтгай руу энэ шулуун маань 90 градусын өнцөг үүсгэж холбогдож байгаа гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө програмчлогч байршилтай шулуун болж байгаа гэж харж болох нэ. За хэдүүлээ юу ч гэсэн аксонометр дээр зураад үзье. За бид хаагаад байгаа шулуун маань X тэнхлэг дээр A-цэг нь 10 мм зайтай байрлаж байна. Y дээр 20 мм зайтай байрлаж байна. За 20 мм тэмдэглэлээ байгаа Y буюу Y тэнхлэг дагуу барилттай A-цэг гэж болох нэ. За Z тэнхлэг дагуу 30 мм тэмдэглэлээ AZ гэдэг зэгийг олчлаа гэсэн үг. За одоо яах вэ гэхээр тэнхлэг дагуу параллел шулуунуудаар цэгүүдтэй оруулж цэгийнхаа цацрагийг зурнаа. За X гэдэг цэг дээр зурлаа. AZ цэгээс цацрагаа зурлаа. Одоо Z тэнхлэг дагуу шугамаа байрлууллаа. Доор нь гүйлэх шугамаа байрлууллаа. X гэдэг цэг дээр аваачлаа. Цацрагаа зурлаа. За Y гэдэг цэг дээр аваачлаа. Цацрагаа зурлаа.
За одоо бид x тэнхлэг дагуу шугамаа байрлууллаа. За зүүд орлоо. За холбоо зурчлаа. За энэ ч огтлцох гарч ирж байгаа зэг маань A1 штрик, энэ зэг маань A2 штрик, 3 штрик, энэ ч A2 штрик гэсэн зэгүүдийн байршлыг олчлаа. Одоо яах вэ гэхээр 3 штриктэй зэгийн хооронд нь холбоод өрөвчийн цацрагаар холбож зурлаа. Бид яг хайгаад байгаа энэ А зэг маань гарч ирнэ гэж ойлгож болох нэ. За ингээд бид хайгаад байсан А цэгийг энэ олж байна гэсэн баг. За B зэг маань X тэнхлэг дагуу 30 м-ийн цайтай байрлаж байгаа. За энэ BX. За AY BY хоёр маань 1 зайд байрлаж байна. AZ BZ хоёр маань 1 зайд байрлаж байгаа. За одоо мөн түрүүлэхтэйгээ адилхан прогцоо цацрагуудыг хооронд нь огтлцуулаад зурчихна. За AZ BZ гэсэн цэгээс өргөжлөх зурлаа. AY BY-гээс өргөжлүүлж зурлаа. Z тэнхлэгтэйгээ параллелоор авлаа. BX гэсэн цэгээс прогцын цацрагаа холболоо. За одоо Y тэнхлэг дагуух хэмжээгээ авлаа. BX гэсэн цэгээс прогцоо цацрагийг зурнаа. За тэгэхээр бид энэ дээр B1 штрик гэсэн зэгийг олсон, энэ B2 штрик гэсэн зэгийг олсон, энэ A3 штрик, B3 штрик гэсэн хоёр зэг маань давцаж зурагч байна. За одоо бид яг энэ B гэсэн зэгийг олох дутуу. Тэгэхээр штриктэй 3 цэгийн хооронд нь холбож зурхаар бид хайгаадсэн B зэг маань гарч ирнэ гэж төсөөлөх нь. За Z тэнхлэгтэй параллелаар B1 штрикээс шулуунаа татлаа. За одоо X Y аль нэгнийх нь хэмжээгээр хооронд нь огтлцуулчлаа. Тэгэхээр энэ бид хайгаадсан B зэг маань гарч ирж байгаа гэж ойлгож болох нэ. За тэгэхээр бид гол зорилго энэ AB гэсэн үйлдвэртэй хоёр цэгийг олох байгаа тийм ээ. Тэгэхээр бид яг түрүүнээс хойш хайгаад энэ байгуултыг зураадсан шулуун маань энэ байршилтай ингэж харагдаж байна. За тэгвэл энэ шулуун маань дээрээс ингэж харагдаж байгаа юм байна. За урдаасаа ингэж харагдаж байгаа юм байна. За тэгээд мөн хажуудаас ингэж холбогдож байгаа юм байна л гэдгийг ерөөдөө тодруулаад зурчаад бид хэдийн зураг болж байгаа гэсэн үг. За одоо яаж прогчлогч байршилтай шулуун бэ гэдгийг таних вэ гэхээр бид олсон энэ AB үзүүртэй шулуун маань энэ прогцийн P1, P2, P3 гэсэн 3 хавтгай аль нэг хавтгаар 90 градусын өнцгөр холбогдож байвал энэ нь прогчлогч байршилтай шулуун юм гэдгийг таньж болно гэсэн үг. За жишээлбэл энэ багш зураад харуулсан ингээд прогцийн P3 хавтгай буюу хажуугийн хавтгай байна гэж харагдаж байна тийм ээ. Тэгвэл энэ бид AB үзүүртэй шулуун маань энэ хавтгаараа шууд 90 градусын өнцөг үүсгэж энэ холбогдож байгаа бүхэн маань харж байгаа хаа. За тэгэхээр энэ маань P3 хавтгайтай 90 градусын өнцөг үүсгэж холбогдсон болохоор хажуугийн хавтгайд прогцлогч шулуун байна гэж харж болох нэ.